Сүүлийн жилүүдэд орон нутагт төсөө эрх мэдэл нэлээд тесэнтэй холбоотойгоор авилга албан тушаалаа уруулан ашиглах гэмт хэрэг ихээр гарч эхэлжээ. Иймээс авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүл хилцээс авилга албан тушаалын гэмт хэрэг гарах хамгийн өндөр эрсдэлтэй байгаа Сэлэнг, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Баян онгор зэрэг 6 аймгийн бүх сумдад хэн шалгалт хийж ажилласан байна. Шалгалтын явцад аймаг сумын удирдлагууд баяр наадам тэмдэглэх төсвийг хэтрүүлсэн зөрчил цөөнгүй илэрчээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгийн түвшинд 10 сая төгрөгөөр үндэсний баяр наадмыг зохион байгуулах гэж жишг тогтооцсон байхад бидний ажилласан энэ аймагуудад аймгийн түвшинд дандаа 50 саяар тогтоогод ингээд явсан байгаа. Сумдад 5 саяар тогтоосон байхад ихэвчлэн доотлол нь 10 саяар сумдад ингээд баяр наадам тэмдэглэх зардлыг гаргаад явсан байгаа. Тэгээд дээрэс нь энэ төсвийг ингээд ямар зорилгоор зарцуулахыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дандаа шийдсэн байхад дараа нь өөрчлөлт оруулахдаа дандаа тэргүүлэгчдийн хурлаар нь өөрчилчихсэн ийм зөрчил орон нутагт ялангуяа маш илбэг. Энэтэй холбоотой гомдлууд ч бас зарим аймагуудаас Хинтэн аймаг зэрэгс ирж байсан. Мөн ардын усхлын 92 жилийн баяр наадмын үеэр шин цол авсан бөхчүүдийн цолны мэлалга, цолын найр хийх нэрэлээр аймаг орон нутгийн төсвөөс их хэмжээний зардал гаргаж, ард иргэд төсвийн байгууллагаас хууль бусаар их хэмжээний ханив цуглуулсан байсныг тогтоосон байна. Жишээлбэл чинь Завхан аймгийн их уул суманд нөгөө нэг шинэ гард цол хүртсэнтэй холбоотой цолны мэлалгат гэхэд л 51 сая төгрөгийг зөвхөн цолны мэлалганы наадам гэж тэрийг төсвийн мөнгнөөс болохоор 16 саяыг төсвөлсөн байгаа. Зөвхөн цолны мэлалганд. Дээрээс нь аж ахуй нэгж иргэдээс 167 хон 36 ямаа 41 сая төгрөгийг жишээ нь ингээд иргэдээс татаж аваад ингээд цолны мэлалганы наадам хийсэн байгаа. Тэгэхээр бид нар бас Сэлэнг аймагт ажиллаж байхад Эрхэн баяр гэх шинэ аврагтай болсон гэдэг бас их том наадмуудыг маш их өсөр хөрөнгөөр хийсэн байсан. Тэгэхээр Сэлэнг аймгийн сумдын бас засаг дарганы өөрсдөө бас аяг хүнд байдалд байгаагаа хэлж ирсэн. Одоо аврагын наадам болох гэж байгаа учраас сум болгон 25 хонь одоо нийлүүлээ ачирж өгөө. Тэр хоньыг цуглуулахад төсөв дугаас мөнгө байхгүй. Нөгөө сумын дарга нар байна айл өрхөөр явах юм уу баг өөрсдөө шахуу хонь цуглуулах ийм ажил ийм даргад бол сумын дарга нарын төвшөнд бас дээрээсээ их байдгаа гэдгийг бас хэлж байсан.